Трикотажны слинг болон даун слингийн ялгааг ойлгоцгоё. Чи яагаад энэ хэрэгтэй вэ? Хүүхдийн аюулгүй байдлын үүднээс эдгээр нь хоорондоо адилхан сонсогдож байгаа ч хоёр өөр үйлчлэгээтэй зөөвөрлөх хэрэгсэл юм. Даун слингийг трикотажны зориулалтаар ороож явбал энэ нь аюулгүй биш болно. Хоёрдугаарт энэ нь хүүхдийн эрүүл мэндэд чухал. Трикотажны слинг нь хүүхдүүдэд 5 бүтэн 500-6 г хүртэлх жинтэй байх зориулалттай. Энэ нь чухал юм. Гэвч үйлдвэрлэгчид 15 г хүртэлх жинтэй гэж бичдэг. 5 бүтэн 5 г жинтэй хүүхэд трикотаж нь хангалттай дэмжлэг үзүүлэхээ болж физиологийн байрлалд тогтоох боломжгүй. Бүх ачаалал нь ээжийн бэлгийн доод хэсэгт ирдэг. Трикотажнаас эхэлье. Трикотаж гэдэг нь сунгах боломжтой нэхмэл даавар бөгөөд энэ нь даун слингээс ялгаатай. Трикотажны слингийг 3 давхаргаар зүүх ёстой. 2 давхар намталт нь аюултай. Трикотажийн слингэн зориулж крестаас доогуур халаас гэсэн оролт хийнэ. Үүнийг сана, учир нь дауны слингэнд крестаас дээгүүр халаас гэсэн оролт хийгддэг. Тийм ээ, ялгаа нь нэг үгэнд л байна. Нэхмэл материал сунгахгүй, ийм чимээ гаргадаг. Түүнд зориулсан халаасны дээгүүр орох зориулалттай. Трикотаж слингэн нэхмэл учраас 3 давхаргаар зүүх ёстой. Зун зүүхэд тохиромжгүй. Нэхмэл слинг нь хамгийн их олон талд бөгөөд төрснөөс нь эхлээд 3 нас хүртэл хүүхдүүдэд зориулсан.